Хүннү хотын эрх зүйн байдлын тухай хууль бол 2024 оны 6 сарын 5-ны өдөр их хурлаар батлагдсан. Нийслэлийн давуу тал болохын тухайд бол хэд хэдэн тусгай чиглэлүүдийн нийслэлийн нэрийн өмнөөс хэрэгжүүлэх ёстой. За тэр хүрээнд бол төрийн захиргааны байгууллагууд яам агентлагууд бол одоо улсынхаа нийслэл байрладаг шүү дээ. Тэгэхээр энэ яам агентлагууд төвлөрсөн төр захиргааны зохицол бол Хүннү хотод төвлөрж ажиллах юм байна. За энэ бүсийг бол бид нар одоо нисэх буудлаасаа зүүн хойших энэ байрал дээр төлөвлөж байна. За мөн одоо Номтын ам буюу хуучин 100 модны хойд тал бас төлөвлөхөөр байрал сонгогдож байсан энэ талын судалгаанд хийж байгаа гэсэн. За хоёрдугаарт нь бол Улаанбаатар хот руу орж байгаа тээвэр логистикийн нэгдсэн төв бол энэ бүс нутагт одоо Хүннү хотод байрших юм байна. Манай энэ бүс нутгийн хувьд бол бас онцлогтой бүс нутаг юу гэхээр 4 үеийн Английн олон улсын нисэх буудал байрлаад анхны нислэгээ хийснээс хойш зарчигчийн тавж жилээс тэл нэмэгдэж байгаа. Эсхийн гуух, хөөрөх, зорвсол энд байрлаж байгаа. За тэгэхээр энэ 4 үеийн Английн олон улсын нисэх буудал учраас олон улсын одоо тусгай шаардлагуудтай энэ А, Б одоо хязгаарлалтын бүсүүд байдаг. За энэ бүсүүд нь өндрийн хязгаар бас тодорхой хэмжээгээр тавигддаг. За мөн түүнчлэн одоо шувуу үржих, онгоцны аюулгүй байдалд нөлөөлөх үс ийм үйл ажиллагаа бүхий байдлуудыг бол бас нэг талаасаа хориглодог. Жишээлбэл одоо мод үржүүлгийн газар ч гэдэг юм уу, бас мал бордох тий бусад одоо ийм чиглэлийн хүнсний чиглэлийн шувуу үржих нөхцөл үүсгэхийг бол хориглодог ийм байдалтай байгаамаа. За дээр нь бол 3 дугаарт нь бол энд ихтэй сургууль оюутны хатхныг бас төлөвлөж байгаа. Энэ нийслэлдээ байх хэрэгтэй. Өнөөдөр Монгол улсын хувийн болон улсын нийт 150 мянган оюутан суралцдагаас түүний 145 мянган нь бол нийслэлдээ бас төвлөрсөн байралтай байдаг. Тэгвэл энд бид нар төрийн өмчийн 6 их сургууль, МУС, ШүТИС ангаах гэсэн энэ том сургуулиудын салбарыг энэ бүс нутагт байгуулах ийм төлөвлөлтөй ингэснээрээ бид нар нэг 22 мянган оюутан, за 3 мянга, 4 мянгаар багш ажилчид, 1000 гаруй гадаад оюутан ингээд нийтдээ 30 мянган хүний асуудлыг энэ зохион байгуулахаар төлөвлөсөн. За дөрөвдүгээрт нь бол эдийн засгийн чөлөөт бүс энэ бүс нутагт байршиж байгаа. За одоо энэ нисэх буудал энэ харагдаж байна 2 номер дээр. Тэгвэл энэ Улаанбаатар хот руу явж байгаа нисэг дээр буюу 1 номерын энэ байршил дээр эдийн засгийн чөлөөт бүсийн хөшгийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн зарчийн ажлын алба байгуулагдсан үйл ажиллагаанд орсон байна. Энэ чөлөөт бүсийн хувьд бол биднэрт байгаа өмнөх 3 чөлөөт бүсээс юугаар ялгаатай вэ гэхээр энэ өөрөө олон улсын нисэх буудлын бүсд байршиж байгаа учраас ер нь яг энэ төрлийн чөлөөт бүсүүд бол аялал жуулчлал, хурал үзэсгэлэн зохион байгуулах, за мөн одоо дата төвийн төвшүүлсэн олон улсын өндөр технологийн кластерууд бий болд юм байна. За дээр нь бол олон улсын санхүүгийн төв, банк санхүүгийн үйлчлэгээ бүх юм оц суурин болно гэж ингэж хуульч сурч цаашдаа энэ чиглэлээр хөгжих юм аа.